Тэгээд дэлбэгийн нэсэн цэцэг шиг дэгжин бай, дэндүү ихэн дөрхөндөө бархан бай, ямар ч үед өөрийнхөө онцгой бай, янз нь олдохгүй орсонд ялгарч амьдраарай миний хоёр дөө. За ажиглан амжилт. За та хоёртоо энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгээд та хоёрт маань маш гоё мэдчилгээ хоёулаа ингээд тариалаад ирсэн. За юуны өмнө нэгч танд маань энэхүү мөнгөн баялаг илгээсэн. За тэгээд танд маань өө ямар гоё. Хоолрын мод за нэлээд хүнтэй тийш юм байна. За тэгээд за. Мэрэл яг юм байна. За. За тэгээд донд нь энэхүү гоё. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд үүн дотор ийм гоё та хоёрт маань захиа ирсэн байгаа. За энэхүү захиаг би та хоёртаа уншаад өгье. Хичин доо тэрний хажуугаар битгий өгөөд төхөө. За тэгээд энэ захиа нь болохоор шууд та хоёр маань хоёул бэлж байгаа тий. Ямар нэгс илгээснэг. Битгүй байгаа шээ. Би та мэдгүй байна. Гэтэ ээжд яаж байгааг би мэдэж Та ямар хүнээс гэж бодож байна? Миний хүүл бах. Гэж бодчих. ерөнхийдөө хаагаад ирэх вэ наа. Аа. За тэгээд энэхүү захиаг нь би та хоёртаа уншаад өгье. За. Хамгаас хайртай ээж болон хань хоёртой илгээх загтлаа. За. Миний амьдралын хоёр баг нь хамгийн эрхэм хүмүүс олох хайртай ээж үзэсгэлэнт хань хоёртой энэхүү сэтгэлийн үгээ зориулан бичиж байна. Миний хайртай ээжээ, та бол хүүгийнхээ хувьд энэ хороогийн хамгийн том түшиг тулгуур нөмөр нөөлөг юм шүү. Таныхаа ач буян хайр халамжид би өдий зэрэгтэй явам шүү ээжээ. Та минь үргэлж эрүүл их байж, урт удаан наслаж, сайхан бүхнээр дүүрэн байхыг хүн чин сэтгэлээсээ өрөөж байна ээжээ. Мөн миний хайртай үзлэнд хандаа, насан туршийн минь хань, зүрхний минь хайрт минь ээ. Амьдралд минь юу ч тохиолдсон хизээд л миний талд бат зогсож бүхнийг хамтдаа бүтээж ирсэн чамдаа харин хязгааргүй их баярлаа гэдэг үгийг хэлмээр байна. Миний хань үнэхээр дайчин, эрч хүчтэй, цоглог сайхан эмэгтэй. Чинийхээ хайр халамж донд би аз жаргалаар дүүрэн амьдарч байна. Хоёулаа ирээдүйд үүнээс ч илүү сайхан амьдралыг хамтдаа бүтээх болно хань минь. Та хоёртоо би хэмжээшгүй ихээр хайртай шүү. Та хоёр минь л инээж ивэл миний хүсэл мөрөөдөл түүндэл орших болно. Та хоёр минь аз жаргалаар дүүрэн өнгөрүүлээрэ гэж. За ийм гоё загтал очирс гэдэг хүнээс. Ирсэн. За тэгэхээр юуны төрөнд амьдралын жаргал хүнийг тэр бүгдэд хантайгаа хамт хоёр биенээ төвшин туулж байгаа болохоор та манаас яг энэ мөчид хайртай хандаа юу гэж хэлмээр байна. За мөн бас хайртай ээжтэй гоё сэтгэлийнхээ үг энэхүү мэдлэгийнхээ үеэр дамжуулах боломжтой. За тэгээд гинтийн бэлэг ирүүлсэн хандаа маш их баярлж байна. Тэгээд бид хоёр ер нь онцгой тохиолдлоор учирсан. Тэгээд миний хань ийм амжилттай яваагийн ард одоо миний хань хамгийн ард нь байдаг. Тэгээд хандаа маш их баярлаа. Чи минь эрүүл энхэл байж хоёлаа хөтөлбөрөөр болтлоо. Хамтдаа хөтлөнөө. Тэгээд энэ их ажлын ард дээр хоёлаа хамтдаа одоо хэлэх өгч олдохгүй байна. Тэгээд хамтдаа л одоо бүхний ард дээр гарна шүү. Чи минь эрүүл байгаарай л гэж хүсье. За тэгээд ээжтэй болохоор ээж нь бас 5 сарын 22-нд төрсөн. Тэгээд нэг сард бид хоёрын төрсөн өдөр болж байгаа нь өнөөдөр маш их гайхалтай. Тэгээд би ээж минь 3 дугаар ангид ахт минь өнгөрсөн. Тэгээд төрсөн өдөр гэдгийг мэдэхгүй. Тэгээд хантайгаа уулзсан цагаас төрсөн өдөр гэдгийг мэдэрч тэмдэглэж ирсэн. Тэгээд миний хамгийн анхны одоо манад гэдгийг мэдэхгүй үед миний манадын ийм бүжнэх хослол бэлгэлж ялаа. Тэгээд би эзэн нэг өдөр хүн болгон 33-ны мөчлөг дээрээ ээжээгээ баярлуултгаа гэж ярьдгийн дандаа. Тэгээд нэг л өдөр ээжээгээ 33-ны жил дээр нь баярлуултандаа гэж би бодож явах. Миний 33-ны жил дээр даанч байгаагүй. Тэгээд 40 наснд минь
таарсан сайхан ээжтэй эрүүл энх аз жаргал хамгийн сайхан байхны хүссэн өөрөө тэгээд 40 настай учирсан цагаас ахвалаад хизээ нэгэн өдөр ээжигээ маш гоё онцгойгоор баярлуулна гэж өсөж мөрөөдж явсан өдөр өмнө саруудад тохиолдож байна. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү. Та маань энэ мундаг хүүгээ надад уулзруулахын төлөө энэ он жилүүдэд явсан байна гэд. Миний ээж 40 наснд өнгөрсөн. Тэгээ би өөрийгөө 40 наснд дээр энэ сайхан ээжтэйгээ таарсандаа маш их баяртай байна. За баярлалаа минь. Баярлалаа. Хоёр хүүхдийн аз жаргал эрүүдийн хамгийн сайхан бүхнийг ээж нь хүсэн өрөө дөө минь хөө. За тэгээд энэхүү гой захыг нь хадгалуулъя. Тэгээд та хоёртаа юуны өдрөнд эрүүл энхийг хүсэн. Энэ хүний сайхан хорвоод үргэлж хүсэл мөрөөдөл боцсон бүхний биелүүлж аз жаргалаар дурсамж дүүрэн сайхан туулаарэ. Тэгээд эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Та бүгдээ ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Улам их гэлцаарай, өөртөө ихтэй цогдөг байгаарай. Тэгээд дэлбэгийн нэсэн цэцэг шиг дэгжин бай, дэндүү ихэн дөрхөндөө бартан бай. Ямар ч үед өөрийнхөө онцгой бай. Янз нь олдохгүй оршинд ялгарч амьдраарай миний хоёр дөө. За ажил амжилт.